бүхий байдал, зэвсэгт халдлага мөргөлдөө төрөмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн хамтран ажилласан бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар нь хорино гэж. Өөрөөр хэлбэл зөвхөн дайны үед л эх орносоо урах гэдэг ойлголтыг хэрэглэнэ. Гэтэл хуучин 79-р зүйл дээр юу байсан бэ гэдгийг одоо харах хэрэгтэй. Монгол улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулт улсын тагнуулын албанд илэлсэн. Төрийн нууцыг гадаад улс түүний тагнуулын албанд шилжүүлээ өгсөн. Монгол улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг. Гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан. За мөн дайны байдал буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-аас 25 жил хүртэл хугацаагаар 20 ял шийднэ гэсэн. Энэ бол хэлж болшгүй ноцтой гэмт хэрэг. Тухайн хуулийн заалтыг жаахан дэлгэрүүлэн бодоод үзвэл Монгол Ардын намын бүлэг эх орон тусгаар тогтнолоо зарж эх орноосоо урах бэлтгэлээ базааж байна гэсэн үг шүү дээ. Түүнийгээ хуулиар баталгаажуулан авч буй хэрэг. Захын нэг өмдөж ирсэн хужаа Монгол ирчгээд алтны уурхай ажиллуулж байгаль дэлхий сүйтгэхэд байдаг нь ердөөл Монгол улсын ашигт малтгал байгалийн баялаг орд газруудын байршил координат солилцсон нөөцийн мэдээлэлтэйг хамт худалдагчсан байна гэсэн үг. Хятадуудыг та нар хайгуул хийгээд нөөц тогтоогоод явж байна гэж дуусна уу? Үгүй тийм юм огт сонсогддоггүй. Гэтэл тэд аль хэдийнэ хүний хөл өрөхгүй газар очиод алд ухчил байдаг, тэний ч мэдэхгүй газар очиод өвс ногоо дүүгээд явж байдаг болсон. Үүнээс харахад Монгол улсад нууц гэж юм огт байхгүй болсон харагдана. Гэтэл үүнийгээ одоо бүр хуульчилж аваад дураараа дөрөх гэж байна. Үүнийгээ тэд хуулийн хариуцлагаас зайлуулж хэн дуртай нь хүссэн мэдээлэлээ мөнгөтэй хүнд авааж зардаг тийм л тогтолцоо руу шилжиж байна. Монгол улсын бүхий л нууцыг мэддэг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан үе үеийн ерөнхийлөгч ерөнхий сайдууд гадны компани зөвлөхөөр ажиллаж байгаа ч гэсэн үндэсний аюулгүй байдалд хамаарах нууцыг задлж зарж байна гэсэн үг шүү дээ. Монгол Ардын нам ийм л тогтолцоо руу улс орныг маань хуульчлан оруулж байна. Зөвхөн энэ хуулийг дэмжснийхээ төлөө тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Цааш нь ярих юм бол энэ хуулийн агуулгыг сонсоод таг дуугүй байснараа Монгол Ардын нам түүний бүлэг улс эх орныхоо өмнө гэмт хэрэг үлдэж байгаад бол улсын дээчүүхээс энэ намыг тараах ёстой байх. Монгол Ардын нам дээцэгтэй хүртэл язарсан нь үүгээр илэрхийлэгдэж байна.